За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлагын 3 хөзрийг сонгоод тавьсан байна. За тэгээд өөрсдийнхөө татагдсан хөзрийг сонгоод уншлагыг дараах хэсгээс үзээрэй. За миний бичлэгүүдийг маань үзээд лайк, комент дараад subscribe байлгаж байгаа хүмүүстээ бүгд баярлалаа. За subscribe дараагүй байгаа хүмүүс маань subscribe дараад өгөөч гэж гуйж байна. Бас нэг 1000 хүрчхүүл болон зүгээр гэсэн 1000 гооч хүрсэн л байлээ л дээ. Тэгтээ бас олон subscribe та бол бас нэг жоохон тийм ажиллах хэрч хүч нэмэгдэхээр л юм байна да гэж би бодоод байгаа. Хэрв та миний хөзрийн уншлагыг сонсдог бол subscribe дараад өгөөрэй please. За өнөөдрийн 3 сонголт минь 3 сонголт байна. Их өвөрмөц сонин гоё хөзрүүд сонгогдлоо гэж бодож байна. За тэгээд 1-р группийн хөзрөөр, 2-ын хөзрөөр, за 3 дээр их сонин 2 хөзөр сонгогдож гарч ирээд байгаа. За тэгээд дундуур нь аль хөзөр нь яаж уншигдах нь вэ? Энэ 2 хөзөр хоёулаа оролцох хүсэлтэй байгаад байна. Миний 2 хөзөр. За тэгээд хөзрийг дундуур нь хэрэгтэй үедээ гарч ирэх шаардлага гарах байхаа энэ 2 хөзрийн. За тэгэж бодоод ийшээгээ тавьчих. Хөзрөө сонгох гэж бас өөрхөн хөзөртөө ярьж байгаа шүү дээ. За 2-р сонголтыг газ авч тавьчих байгаа. За 1-р сонголтынхаа уншлагт орё. За 1-р сонголтын минь хөзөр энэ байна. Дэлхийн бөмбөрцөг тэгээд ташуур барьсан охины зураг сонгосон байна. Зураглалтай хөзөр сонгогдсон байна. За нэг жоохон орчны жоохон нэрэг цэвэрлээд. За хэрэг чихэн тийм чийст сонсогч магадгүй тийм орчны нэрэг цэвэрлэхэд хэрэгтэй гэдэг. За 1-р группийг сонгосон хүмүүст маань хэрэгтэй уншлага яг одоо юу хэлхийг хүсэж байна вэ? Орчлон ертөнцөөс хэлхүүг мессежийг дамжуулъя. За 5-ын жаахан гониглаад цоочтой хаалганы цаана жаахан гониглаад зарим нь гарч урч чадахгүй нэг жоохон эргэжлөгөө болгоцсон юм шиг байдалтай. Юм нэг учраа олохгүй, балансаа олохгүй нэг ганц өрөөсөн хөл дээр зогссон хүн шиг байгаад байна уу да. За өрөөсөн хөл дээр одоо зогсохор ч одоо нэг тийм удаан хүн бол зогсож чадахгүй тий. За тэгээд жаахан гониглж байна. Гэхдээ энэ нь ажил төрөлтэй холбоотой байгаад байна уу да. За энэ хаалга хизээ онгоох юм бол энэ хизээ энэ ажил маань бүтэх юм бол гээд өөрөө нэлээд эрч хүчтэй бас ажиллаад ажлыг хийгээд суул л да. Энд одоо энэ ажил хизээ бүтэх юм бол нэг жоохон хүлээлт хордлого байгаад байна. Тэгээ энэ ажил одоо эхлүүлсэн ажлаа нэлээд шургуу ингээд ажиллаад өөрөө бол тэрнийхээ төлөө бол ерөөсөө хийх бүхнээ хийгээд л ингээд сууж байна. Маш шургуу ажиллаж байна, хөдөлмөрлж байна. Тэгээ энэ нь болохоор яг ингээ өөрийг чинь ингээд энэ ажил бүтснээр өөрийг чинь айгуу гоё эрхчлөөнд хүргэн өөртөө одоо айгуу гоё ад жаргалтай болгох ажлыг эхлүүлж чад тэрнийхээ одоо нэг тийм үр дүнгийн хүлээд юм одоо нэг төсөл төлөвлөгөө биччихээд эсвэл банк санхугаас зээл авах гээд ингээд бүх материалаа өөрийнхөө хэмжээнд бол одоо ингээд бүрдүүлээд өгчихсөн боловч яг одоо нэг
одоо нэг хугацаанд болоогүй байх та, одоо шийдвэр нь гарах болоогүй байх та гэдэг юм уу тий. Тэгээд тэрийг ингээл хүлээнгээ өөрийн хэмжээнд бол чадлаараа бүх юмаа ингээд хийгээд өгчихсөн. Хэрвээ энэ нь ингээд нөгөө бүтчих юм бол айгүй ингээд шинэ юмыг эхлүүлэх юм гоё одоо мөнгө санхүүгийн боломжтой бас дээрэс нь нэмэрч хүчтэй болох гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүсэл бол ер нь биелэл гэж юм жаахан хүлээлт цаг хугацаа ороод байгаа боловч биелэхэр л байна да. Тухай биелэхэд л байна да. За гэтэл энэ ягаад ингэж яхан шаналгаан орж ирээд энэ сэтгэл зүрхний нэг жаахан шаналгаа орж ирж байгаа чинь. Энэний ямар учир байна? Тэр нь болохоор гэр бүлийн харьцаан дээр байгаа юм уу? Яг ажил төрлийн хувьд ингээд айгүй амжилттай ингээд өөрийнхөө чадах юм хийгээд явж байгаа ч гэсэн гэр бүлийн харьцаан дээр нэг жаахан сэтгэл шаналгасан асуудал гарч ирээд тэгээд нэг жаахан тэнцвэр балансаа олохгүй нэг жаахан сэтгэл өвдөд байна тийм жаахан сэтгэл өвдөө шаналаад уул нь гэр бүлтэйг айгүй гой хөвгөлтэй жаргалтай ингээд байхыг хүсэж байгаа боловч нэг сэтгэлийн зовир шаналгаа энэ нь болохоор магадгүй энэ ажлаа хизээ бүтэх юм болоо гэдэг дээрээсээ болоод байгаа юм даа. Одоо хариу гарах шийдэх болоогүй болов энэ хизээ бүтэх юм болоо гэж би тийм ичдэг амаа бүтэх юм болоо гэд ингээд хүлээж тэсэхгүй одоо нэлээ ингээд өөрийгөө жоохон шаналгаа зовоогоод байна л да. Энэ бүхэн бүтчих юм бол айгүй гоё гэр бүлтэйгээ ингээд хүссэндээ хүрээд өчнөө олон боломжууд ингээд гарч ирээд ингээд байдаг. Тэгэхэд нэг хариу шийдэхгүй хүлээж тэсэхгүй байгаадаа их нэг шаналаад байна л да. Ер нь бол бас тэр шаналж байгаа асуудал нь ерөөсөө мөнгө санхүү юм байна. Энэ сэтгэл зүйн асуудал биш байна. Мөнгө санхүүгийн асуудал байна. Энэ бүтээд гэх юм бол айгүй аз жаргалтай гэр бүлтэйгээж гоё болчих гээд янз янзын шинэ санаа оноогоо биелүүлэх боломж гарч ирээд бүхнийг ингээ гоё эхлүүлэх ингээд нэг боломж гарч ирчээ тэрийг хүсээд мөрөөдөөл сууж байна л да. Одоо яг нэг мөнгө санхүүгийн байдал яг нэг сайнгүй байгаад байна. Яг одоогийн нөхцөл байдал нь тэгээ гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байх гэхээр жаахан мөнгө санхүү дээр нэг жоохон ихтгэлгүй болцоод бас мэдээж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд бас мөнгө санхүү нөлөөлтгөл болохоор тэгэл тэрэн дээр бас жоохон одоо нэгнэр охин гэр бүлийнхаа төлөө жоохон ингээд нэг илүү боломжтой одоо илүү гоё нэг сайхан амьдруулах юмсан одоо хайртай хүмүүсээ гэж бодоод тэрэндээ жоохон ингээд одоо энэ бүтэхгүй байгаа. Өөрийнхөө чадах хэмжээнд бол маш харгуй ажиллаж хөдөлмөрлөж байгаа байхгүй юу. Тэгээд нэг өөрөөс нь шалтгааллахгүй нэг юм шийдвэрийг хүлээгээл тэгээд одоо гэр бүлийгээ илүү гоё боломжтой, илүү гоё хангалуун ингээ юмор нь хангаад сайхан амьдруулах юмсан гэсэн ингээл нэг юм хүсэл мөрөөдөлтэй. Тэгвэл ингээд бүр гэр бүл бүр ингээд нэг бүрэн бүтээн ингээд нэг гоё аз жаргалтай болно доо гэсэн хүсэл байгаад байна. Гэхдээ таны хүсэл уул нь биелэхэр л байна да. Хүсэл биелэхэд л байна да. Нэг жоохон төвлөрөө жоохон сэтгэлээ 50 байлгачвал бүтэндээ болно доо гэж одоо жоохон аз жаргалтай жоохон тийм сэтгэл 50 байлгах хэрэгтэй байна уу? Хит их нэг
яагаад байхгүй нэг хит их хүссэн юм чинь нэг мэйлгүй нэг ингээд нэг саад дотор жижиг шижиг юм гарч ирээд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь болондоо өгчөөд нэг жоохон тайван байх хэрэгтэй байна. Болох юм болдгоороо болондоо бүтэнтэй гэдэг өөрийнхөө чадах бүхнийг хийснээс хойш бусдыг нь одоо нэг хорвоо ертөнцтэй бурхан тангиртай өөр одоо яа гэдэг үг дэжтэй хамаг чаддаг бүхэндээ даатгачаад сүү цагаа эднийхээ дээжийг өргөд ажил үсэг минь бүтээж өгөөч гэдэг ингээд даатгахаас өөр арга зам байхгүй юу? Ягаад гэвэл та хийх гэсэн чадах бүхнээ хийцэн. Өөрийнхөө чадлын хэмжээнд бол бүр өсөө чадах бүхнээ хийцэн. Тийм болохоор бусдыг нь одоо өөрөө тайвшраад ингээд шаналаад байлгүйхэн шиг, ингээд гутраад байлгүйхэн шиг энэ шаналж гутарж байгаа энерги чи яг яадаг вэ гэхээр эргээд танд ингээд нөгөө нэг ажлыг чинь бүтээхгүй хаалт болоод байдаг байхгүй юу? Өөрөө өөртөө хаалт болоод байдаг. Тийм болохоор бусдыг нь хорвоо ертөнцөнд би өөрийнхөө чадах юмыг хийлээ. За бусдыг нь хорвоо ертөнцөд даатгая гэд таны чадах юм одоо өөдрөг байж болондоо бүтэндээ гэсэн сэтгэл танд дутаад байна. Тэгээд нөгөө болохгүй бол яах вэ гэдэг нэг айдас байгаад байна. Тэгэхээр та тэхгүй өөр айгүй амар амгалан байгаад болох ёстой болно гэдэг одоо би танд нэг жижигхэн зөвлөгөө өгөх гэдэг л да. Болох ёстой болдгоор бол болно. Тийм болохоор таны чад өөр одоо ингээд бодит байдал дээр хийж чадах бүхнээ хийсэн учраас та цаашд яг нэг яах вэ гэхээр юу яах гэдэг байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг одоо яста ажил үйлсээ бүтээх сүү цагаа идэ өргөлөг өвгдээцтэй байд юм уул ус хадандаа байд юм өөрөө юу шүтэж биширч явдаг тэрэндээ өргөөд бусдыг нь одоо танд даатгалаа гэдэг ингээд даатгачаад өөрөө амар амгалан байх хэрэгтэй. Таны энэ нэг гэр бүлийн аз жаргалтай болгож ишөө илүү мөнгө санхүү олвол одоо хайртай дотны хүмүүсээ илүү ингээд нэг боломжтой аятай тухтай одоо юу хүсснийг ингээд нэг амьдрууландаа гэж ингэж итгэж байгаа одоо нэг бодож байгаа бодол чинь энд ингээд харагдаад байгаа байхгүй юу? Танд одоо яг юу дутаад байна гэхээр жоохон өөр амар амгалан байгаад би чадах бүхнээ хийсэн. Тэгээд бусдыг нь ингээд одоо даатгалаа. Тэгээд болно бүтнэ гэдэг. Та болохгүй бол яах вэ? Болгоод одоо нэг болгоод өгөөч гэдэг ингээд нэг айгүй ингээд нэг гуниглаад байгаа байхгүй юу? Гуниглаад. Таны энэ гуниглаад байгаа гуниглал чинь өөрөө танд хаалт үүсгэж байгаа байхгүй юу? Хорвоо ертөнцид энэ энергийн хуулийг жоохон ойлгох хэрэгтэй байна танд. Энергийн хууль яаж явагддаг вэ гэхээр өөрөөс гарч байгаа энерги эргээд ирдэг учраас бодлоо зөв болгохоос эхэлдэг байхгүй юу? Тийм болохоор та уучраа олохгүй байвал тэр юу өргөл сүүм өгөө өргөд хангаад дэлхийдээ өөрөө юу шүтэж явдгийг өвгдээцээ шүтдэг юм уу эсвэл уул хад усаад шүтдэг юм уу тэрэндээ даатгачаад өөрөө тайван байх хэрэгтэй байна. Тэгээд өөрөө тийм ингээ биелэх гээд тахт нэг юм тийм хаалт үсгээд байгаад байгаа байхгүй юу? Тэгэхгүй л яах вэ гэдэг таны муу бодол чинь өөрөө та өөрөө өөртөө хаалт үсгээд байна шүү. Жоохон хөнгөн бай, жоохон юм эрэг бүтэндээгээд өөрөөс чинь гарч байгаа нэг хүнд энэ эрэг хүнд болохгүй байгаа юм чинь өөрөө өөртөө хаалт үсгдэг учраас энэ дээр жоохон бодолтой байх хэрэгтэй байна да. За нэгдүгээр группийн уншлага маань энэ хүрээд өндөрлөө. За энэ хэрэгтэй хүн нь хүлээж авсан байгаасай гэж бодож байна. За тэгээ бүр учир начраа болтгүй яг яах ч байгаагаа мэдхийг өсөлтөд энэ төр ойлгомжтой л байна л да ер нь бол. За нэгдүгээр группийнхандаа амжилт хүсье. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүстээ амжилт хүсье. Жоохон эерэг бодолтой байя. Сөрөг бүхнийг бодоод байвал сөрөг бүхэн л танд ирэх байхгүй юу? Тэрийг нэг ойлгох хэрэгтэй байна да та. За хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. За хоёрдугаар группийн гоё малмац юу юм энэ гол дундаа хорвоо ертөнц тэнгэр ханга тэр чигээр л багтц их л гоё стикер юм. За тэгээд нар мандж байна. За хоёрдугаар группийнхнээс хүмүүс таарууд өдрөөс өнөөдөр уншлага эхэлнэ. За хоёрдугаар группийн хүмүүст маань зориулсан
ертөнцөөс өгж байгаа мессеж тэдний энергийг уншиж ертөнцөөс өгж байгаа мессежийг хүлээж аваа. За 2 дугаар группийн зориулагдсан мессежүүд тэдний одоогийн нэрийг цаашлаад яах гээд байна вэ гэдгээр. За тэд 3-ын эмошны 3 хүзэл байна. Бүх хүзрүүд уруу харж гарч ирээд тийм ямар учир байна. За би нэг хараад. Энэ хэдмэн бясалгагч нар байна ер нь. Нар хүзрийг сонгосон хүмүүсийн гэрэл гэгээтэй бясалгал хийдэг хүмүүс байна. Гэвчлээ бясалгал бол бас нэг тийм зөвхөн ингээд энерги бол ингээд дээд хэсэгтээ одоо дээрээс орж ирээд эхний оройн хурд, бэлмийн хурд, доошоо ингээд зүрхэн хурд. За тэгэл энэ доошоо юуны хурдан дээр наран сүлжээ хүртэл нэрч чадахгүй нэг жаахан юм бүтэн дүүрэн энерги нь бас бүрэн дүүрэн сайн гүйж өгөхгүй байгаад байгаа юм байна. Энэ доошоо хурднууд байхгүй. Доошоо хурднуудын жоохон гацалт байгаа даа. Тийм байна тавдгаар. Доошоо 2-3 хурдны гацалт тэгээд тэрэн дээрээ сайн гүйхгүй болчоод энергийн жоохон бясалгалын юуны гацалтанд орчод байгаа юм байна. Дээрээсээ л ингэж гүгээд идэг. Тэгэхээр чи энерги нөгөө бүтэн урсгал ингэж зөв гүйхгүй болохоор балансаа алдагдаад юм нэг гоё жигдэрж өгдөггүй, ажил төрөл бүтдэггүй байхгүй юу? Ажил төрөл бүтдэггүй. Одоо нэг гэсэндээ сакрал чакра, тэр root chakra гэдэг доотны 2 наран сүлжээгээс доошоо хурднууд гэсэн. Тэр наран сүлжээгээс доошоо хурднуудын гацал байхаар ажил үс бас нэг тийм хүслээр ингэж бүтэхгүй. Доошоо бас гэр бүлийн байдал бас жоохон бүтэмж муутай болно. За гээд бас юмд л нөлөөлнө шүү дээ тий. Тэгэхээр тийм тал дээрээ жоохон асуудал үүсчээд байна уу да таад маань. Тийм байна. Тэгэл амьдралын одоо нэг яг энэ нэг тойрогтой одоо ингэж нэг жоохон өнгөрч бүдэрч бас нэг жоохон хүслээр нь болохгүй байна л да юм. Тэгээ энергийн хууль гэдэг чинь бас нэг энэ дээр ингэж орж ирээд байна. Энергийн хууль гэдэг чинь яг нөгөө өөрийгөө толинд харж байгаа шиг ингэж нөгөө ойж эргээд буудаг учраас одоо танд тохиолдож байгаа бүхэн болохоор яг л одоо таны байгаа нөхцөл байдлын толь шүү дээ гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор та энергиудыг зөв гүйлгэж, зөв олдролтод оруулж бүгдийг ингэж нөгөө нэг засчиж таны одоо нөгөө нэг ажилч бай, амьдралч бай ингээд нөгөө нэг бүр зөв олдролтод орох хэрэгтэй. Гэдгийг нэг жаахан бүрэн дүүрэн ойлгож ухаарч чадахгүй нэг жаахан тэрэн дээр нэг би одоо уул ингээ бясалгал хийгээд одоо ингээд байхад улмал харин ч бүр одоо ингээд нэг юм унж дороотоод ингээд байх ингээд нэг жоохон гайхсан байдалтай учраа болохгүй байна л да энд. Яагаад гэдэг нэг өсөндөө ойлголт юугаа олохгүй байна.
одоо зөвхөн араа ингэж бодоод байгаа хгүй зөвхөн оройн хүрд зөвхөн зүрхэн хүрдэн дээр ингээд төвлөрөөд ингээд энэ сайн байхад болох ёстой гэж бодоод байгаа хгүй үгүй л дээ. Бүх долоон хүрд бүгд зөв эргэж зөв голдролтой байж иж амьдралын яг нөгөө бүх юм тэнцэж балансаа олж бүх юм нөгөө нэг гоё жигдэрх ёстой юм. Гэтэл бас энэ дээр ингэж бодно хүн. Яагаад бясалгал хийдэг хүн тэгвэл тэгээ болдно. Яагаад ингэж бодогдож байгаа байхгүй юу? Бясалгал хийдэг хүний хувьд нэгтэй энерги нээчихэж байгаа байхгүй юу өөрийн. Бясалгал хийдэг хүн гэдэг чинь өөр ингээд таг битүү хаалттай энергитэй явдаг. Тэгээд нэгэсэндээ 3D амьдралын зүгээр л одоо нөгөө юугаараа явдаг гэсэн үг одоо нөгөө юу гэх нэг буян заяагаараа гэх юм уу одоо үлийн үрийнхаа урд насны байд юм уу энэ насныхаа байд юм уу өөрөө хийсэн юуныхаа үлийн үрийнхаа юмар явж байгаа. Гэтэл бясалгал хийдэг хүн болохоор яадаг вэ гэхээр ингээд энерги өөрийнхөө одоо нэгсэндээ би энергийг ингээд задлаад хайчиж байгаа байхгүй. Тэгээд эргээд тэрийг нөгөө хаалт малдаа хийж мэдэхгүй хүмүүс чинь бүр задгаа энергитэй. Тэгээд харин ч бүр муу имийг татамхаа болчдөг. Ишөө бүр сайн ч бас орж ирэх нөгөө юутай болчдөг. Энэ дээр өөрөө бүр бясалгал хийдгүү хүнээс гол ялгаатай юм нь айгүй амархан гэмтэд сэвтэмтгэ болдог бясалгал хийдэг хүн. Эргээд энерги хааж мэдэхгүй хамгаалтаа хийж мэдэхгүй бол бясалгал хийдэг хэрнээ бясалгал хийдэггүй хүн шиг одоо жишээ нь ингэ зүгээр айгүй энгийнээр ойлгуулахад орой үчийн цагаар гарах идэж ууж байгаа хоол хүнсний энерги хүртэл тэгэл гадуур орж гарч байгаа газар байршлын энерги хүртэл ингээд нөгөө өөрөө энерги алдаж түгээгээд буцаагаад бохирыг нь аваад биеэрээ угаагаад яваад байдаг байхгүй юу да бясалгал хийдэг хүн чинь. Орж байгаа очиж байгаа газрынхаа энергийг гэтэл бясалгал хийдэггүй хүн ерөөсөө тийм байхгүй. Зүгээр л одоо хаана ороод хаана гараад ингэ явж исэн ч нөгөө энерги өөрийн дотроо ингэ бүтэн байдаг учраас бясалгал хийдэг хүмүүс орой хүрднээс эхлээд ингэ дээд энергинүүдээс эхлээд ингэ нэгсэндээ цоорхоо биетэй болчдөг гэсэн үг байхгүй энергийн хувьд. Шүүр шанах шиг ингэ цооронхоо биетэй болчдөг. Тийм болохоор илүү энергийг ингээ алдамтхаа илүү ингээд нэг явдал суудалтаа анхаарч илүү хинтэй харьцахтайгаа анхаарч илүү баг юу идэж ууж байгаагаа анхаарч бүх юмыг тийм байлгахгүй бол бүр илүү дорддог гэсэн үг шүү. Бясалгал хийдэггүй хүнээс ч илүү мэдрэмтгий болчдөг. Тийм болохоор асар их бодолтой асар их зөв байж ээж бясалгалыг хүн болгон бясалгалыг хийхдээ тун зөв байхгүй бол бараг хийдгүүгээсээ илүү нөгөө аюултай байхгүй энергиээр оролдох чинь. Чадахгүй бясалгал хийх илүү хортой гэсэн үг үндсэндээ бол. Зөвхөн төвлөрөө тайвшраад ингээд нэг өөрөө дотроо ингэх өөр хэрэг. Ингээ бүр дээрээс ингэж энергийг ингэж оруулж ирж хагаад ингээ гацчаад доошо гүйлгэх аргаа мэдгүй долоон хүрдэндээ жигд ингэж нөгөө гүйлгэх аргаа мэдгүй хүрднүүдээ цэвэрлэх аргаа мэдгүй юм байгаа бол бясалгал чинь өөрөө бүр ингээд бүр хэцүү байдалд орчдөг л доо. Тухайн үедээ тайвшраад ингэж байгаа юм шиг боловч яг бясалгал хийгээд сууж байгаа үедээ гоё байдаг л да ингээд нөгөө болдог. Гэтэл босоод гараад явлаа. Ерөөсөө одоо та нэг одоо шүүр шанах гэж хэлдэг шин хамаг ингээд нэг тэрүүгээр ингээ энерги алдаал тэгээ бас орчны хамаг ямиг аваад явдаг л гэсэн үг. Ингийн нэрээр бол. За тэгээ энэ хүмүүс ч одоо тийм байгааг нь ойлголоо. За тэгээд одоо яалтав. Зөв газараа очиж зөв юугаа олж авах хэрэгтэй. Энэ бясалгалын багш нар нь тэгээд гол юмнуудыг нь тайлбарлаж хэлж өгдөг юм шиг байна тэгээд. Бүх долоон хүрдийг зөв ажилуулж ээж эн чинь зөв жинхэнэ гоё ингээд уурсгалаараа гөөх ёстой тэгжээж бүтэн болно гэдэг байгаа байхгүй юу да. За тэгээ энийг одоо тэгээ бясалгал хийдэггүй хүн хэрэг та энийг сонсож байгаа бол энэ танд зориулдаг дагуу мессеж байна. Та буруу юугаа сонгож байл гэсэн үг шүү.
таны сонсох ёстой ч юм уу, таны сонгох ёстой групп биш байсан байна гэж. Тэгээд танд ингэж байгаа байхгүй та 10 эмоц гэдэг чинь маш их юм сэтгэл хөөрөл нэг орж ирэл, сэтгэл гутрал нэг орж ирэл, ерөөсөө нэг юугаар ярих юм бол нэг галзуу хүн шиг эмзэг болчиход байгаа байхгүй юу? Нэг бол маш ихээр унж орж ирэл, нэг бол ингээд нэг өгсөж орж ирэл. Тэр нь таны өдөр ойр орчин тэгэл тэр өөрөө чинь зовсон ерөөсөө хамааралгүй юм гэж байхгүй нэнд яг үүндээ. Асар том сэдв штэ яг ярих юм бол тэгээд хамааралгүй юм гэж байхгүй гэдгийг ойлгож ухаарах цаг чинь ирж чад байна. Ястаа нүдэ томруулаа сайн хараа. Таны энерги гарч байгаа өөрөөс чинь гарч байгаа энерги толны тусгалаар эргээд танд ирээд байгаа шүү. Гэдгийг ойлгож ухаарах шаардлагатай цаг үе чинь болчиход тэгэхгүй бол та энэ энергийн үрдэн дээр ингэж нэг тэнцвэрээ олоо сууж чадахгүй ингээд өнгөрч очоод бүр ингээд байгаа байхгүй юу? Дунд нь унаад байгаа байхгүй юу? Тэгээ ингээд гарцгүй цаашаа явах замгүй юм шиг болчиход бүр гайхацсан л үгүй яг үнэ. Учраа болохоо байсан байна дөө. Тэгэл ямар ч гэсэн нэг ганцаараа байхыг илүүд үзэж байгаа ч учраа болохгүй зөв учраа болохгүй бол ганцаараа байснараа бүх юм засагдчих юм биш л дээ. Гол алдаа нь миний одоо өөрөө чи одоо ингэ явж байгаа бясалгалын одоо гол алдаа нь хаана юун дээрээ байгаад байна вэ гэдэг дээр л одоо олж ойлгох нь чухал байгаа байхгүй юу? Ингээд зарим хүмүүс нь жоохон хар бараан талын юмд ч гэсэн эзлэгдэж байгаа байх магадлалтай байна шүү юу? Жоохон гэрэл гээтэй аврал хэрэгтэй болжээ. Учраа болохгүй байна уу? Бүх юмыг балансыг тэнцвэржүүлж гоё. Танд бол уул нь одоо ингээд нэг таны энэ байдлаас ч гаргахад туслах нэг гэрэл гээгээ ирж ийн тэгээд та анзаарах хэсгийг ч одоо сайн мэдэхгүй юм да. Тэгээд энэ нэгэн реактор бясалгалын гацал шийдлийг чинь хэлээд өгчих тэр бясалгалаа заалгадаг багштай ханддаг юм уу одоо хиндэ ханддаг эсвэл одоо бүр ухаан ойлгохгүй над ямар яг нэг учир начрыг нь үндсэн юмыг нь бол яг хэлж өгнө л дөө яг яачаад байгааг чинь. За нэг тиймэрхүү хүмүүс болоод явчлаа. За 2 дугаар группийнхан маань өөртөө ижил төвшний хүмүүстэй энэ бясалгалынхаа тухай яриад бүгдөө л бараг ижилхэн асуудалд орсон байгаа. Тэгэхээр өөрөөсөө өндөр төвшний жоохон багш болох тогтойхон шиг тийм заагаад өгч ижил төрлийн яг нэг юм бясалгал хийгээд тэр групп дотроо л ингээл өөртөө ингээд идэг гарцаа олдгоо, шийдлээ олдгоо, яг яахаа мэдэхгүй гэдэг хүмүүс хамтдаа тэгэл бас ижилхэн нөхцөл байдалд орчод байгаад байгаа гэж магадгүй л юм байна. Ямар ч холын юугаа мэдээ байц. Тэгсэн ер нь ингээ бясалгаад л байдаг тэгээд нэг үр дүн байхгүй. Хамгийн гол нь дүүн дээр алдаад байгаагаа ойлгохгүй нэг тийм бас ганцаараа ч биш нэг бас нэг хэдэн хүн байх шиг байна дөө энд. За 2 дугаар группийнхний уншлага иймэрхүү уншлага боллоо. За та хэд мэн одоо тэгээд энэ гацаанаас гарах учраа ухаан олохгүй бол нөгөө бясалгадгүй үнээсээ ч дорж ингээд нэг энерги задлаа хийдэг юм хэцүү байдалд ордог шүү. За тэр мэрийгээ тэгээд учирч онцонгийн ойлгож ухаараад яагаад байгаа хүнд хандсан бахаа өөртөө энэ учраа олохгүй бүр ингээ гацалтанд орсон замаа мэтгэ байц хүмүүс байна уу гэсэн. Нэг хүн ч биш байна тэр нэг
группээр хэсэг үлгээрээ ятдаг ч юм уу тий хамтдаа бяцлагдаг ч юм уу нэг тийм хүмүүс байна. За 2 дугаар группийн уншлага ингээд өндөрлөө. За манай 3 дугаар группийн уншлага эхлэх гэж байна. За энэ хэд маань ягаад юм 2 өдөр сонгогдож гарч ирж байгаа юм болоо гэдэг өөрөө ч бас гайхсгал байж энэ. За эхлээд хайтайхан зураглалтаагаас нь эхлэе. За stork гэдэг маань одоо энэ нүүдэл суудл энэ бас нэг юм хөдөлгөөнийг илэрхийлдэг хөзрийг сонгосон байна. Шувуу гэдэг хөзөр маань. Тийм. За тэгээ энд нэг ид шидийн юм шиг юм л орон найруулж байгаа юм шиг хутгаад байх юм одоо. За тэгээ цааш нь үзье да. Тэгээд стикер зураг 2 бол нэг хөдөлгөөн илэрхийлсэн. За нүү сууй. Тэгээд нэг хөдөлгөөн илэрхийлсэн байдалтай байна. За манай 3 дугаар группийг сонгосон хүмүүс за хорвоо ертөнцөөс ямар мессеж илгээх вэ? Ертөнцөөс өгч байгаа мессежийг дамжуулаад өгөө гэж байгаа шүү дээ. 3 дугаар группийнхэнд. За маш том шийдвэрийг гаргаад. За шинэ газар руу шинэ юм эхлэл рүү явах гад байна уу гэсэн чинь юу тэр бүтлгүүтэл нуралт ороод ирв. Гээд шинээр эхэлж байгаа байна. За. Шинээр эхлэх шийдвэрийг гаргаад байна. Энэ одоо ингэж хэлсэн хүмүүс байна. Ер нь одоо өөрийг нь ингээд нэг одоо магадгүй ингээд энэ гэр бүлийн хүмүүс байх магадaltaй. Тэгээд энэ миний насны амьдрал гэдэг ингээд одоо насны амьдралаа олцоо одоо энэ ингээд миний баг ингээд нэг энэ насныхаа одоо ингээд дууслаа энэ харьцаандаа энэ амьдралдаа ингээд байна ч гэдэг юм уу. Эсвэл ажил төрөл дээр бол за энэ байгууллагада би тэтгэвртэй гартлаа ингээд ажиллана гэдэг ингээд байж исэн чинь айгуу тэр ажил дээр бүр өөрийн тухайд бол айгуу шийдвэр гаргацсан байжсэн чинь гинт ажилласаа халагддаг ч юм уу. За гэр бүлийн тухайд байжсэн чинь гинт гэр бүл дотор нэг том асуудал гарч ирдэг ч юм уу. За тэгээд цааш нь хараад эхний ээлжинд нэг тиймэрхүү юм орж ирдэн шүү. За тэгэл одоо шинээр эхлэхээс өөр гарцгүй болчоод байж байх юм. Энэ давхар утсан байна. За тэгээ шинээр эхлэхээр judgment их шудраг үннийг тогтоогоод тэгээд юу яагаад байна? Айгүй одоо нэг амьдралын одоо нэг чухал шинэ эргэлт шинэ юм яах тийм чухал үе шатн дээр одоо ирж чад байна л да. Гэтэл яг ингээд чухал үе шатн дээр шинийг бүхнээр эхлэе гэж ил бас мөнгө санхүүгийн нэг жаахан тийм асуудал дутагдал байна. Яг ингээд за боли. За энэ гэр бүлийн харьцаа байлаа гэхэд за боли одоо ингээд хаашч ингээд нэг гэр бүл миний хүсчээсэн анханасаа одоо тэгээд амьдралын эцсийн төгсгөлөө хүртэл ингээд нэг хамтдаа амьдрнаа гэдэг ингээд бодож исэн хүнээс гинтийн салах шийдвэр гаргаад ч юм уу тий. Тэгээд бүү шүүх хурал мурлаараа ороод ингээд шудраг үннийг тогтоогоо шинээр эхлэхээр болж идэл яахан мөнгө санхүүгийн асуудал одоо яаж амьдарч эхлэх вэ гэдэг одоо яахан мөнгөтэй бол нэг одоо магадгүй гэр орноо ч юм ажил төрлөө ингээд явчихна гэхээр бас нэг тийм байхгүй болчоол. За ажил төрлийн тухайд хэрэг үзэж байгаа хүн байвал за энэ тэгээд энэ байгууллагата тууштай нэлээ ингээд ажиллана гэж байж идэл гинтл ажилласаа халагдаад шинээр ингээд бүхнийг шинээр эхлэх шаардлага гараад за магадгүй тэр халсан байгууллагаасаа одоо тэр нэг талагдсны тэтгэвэр тэтгэмж гэдэг юу гэдэг тиймэрхүү юм дээр ингээд нэг жоохон хойш өхөн байгууллага дээр ингээд шийдвэрээ гаргаад өгөөд шийдүүлээд гэтэл яг магадгүй танд нэг одоо бодож хүсчээсэн шиг чинь хэмжээний бол биш хэрнээ нэг
мөнгө төгрөг нь бас орж ирэхгүй саатаад байдаг ч юм уу эсвэл маш бага орж явдаг ч юм уу. За тиймэрхүү болоод тэгээд нэг өөрчлөлтөнд зайлшгүй нэг тийм одооноос эхлэх нэг тийм өөрчлөх шаардлагатай болцсон цаг үе дээр тулгараад байна да. Гэтэл бол энэ бас тийм муу шийдвэр биш ээ. Магадгүй нөгөө байгууллагад ажилладаг байсан бол өөрөө ганцаараа бие даагаад ажилладаг, бизнестэй болдог ч юм уу. Өөрийгөө нөгөө нэг олох нөгөө эхлэл нь болох тий. Хөөхөн би өөрөө хинбэ гэдгээр ингээд нэг ажиллаж амьдрах нөгөө эхлэл нь болох ч гэдэг юм. За одоо ингээд байгууллагаас алгацсан юм чи хуваараа ажиллаж эхлэе. Хуваараа нэг юм хийж үзээч гэдэг юм уу. Харин ч тийм боломж олдлоо ч гэж бодох жишээ нэ. Яг бүх ачаа юуг ингээд өөрөө юун дээр аваад нуруунд дээр аваад одоо тэгээд юу яая гэдэг байгаа байхгүй юу? Шинэ эхлэл тийм шинэ эхлэлт гарахаар шийдчихэд байна л да. Мэдээж гэхдээ энэ нь бол ганцаараа ажиллах, ганцаараа цаашд ингээд хөгжөөд явах учраас мэдээж чамд нэлээд ачаа дарамт ирж байгаа. Гэтэл энэ нь бол тун удахгүй бүх юм бас сайхан болохоор байна дөө. Тий. Санаанд оромгүй юм бол болсон байна. Гэр бүлийн тухайд байна уу, ажлын тухайд байна уу, энэ нь бол гэтэл энэ асуудал тэр хойшоогийнхаа байгууллагаар шийдэгдээд өөрийн чинь талд ч бараг нэлээд шийдвэр нь гарсан ба. Тэгээд одоо ингээд бүхнийг шинээр эхлээд энэ нэг хүнд хэцүү нэг жоохон дарамт болоод байсан энэ цаг үе ингээд ер нь дуусхур болоод нэг талдаа шийдэгдээд одоо алсын холын ирээдүгөө харсан нүүдэл судлаа хийх гэсэн шинээр эхлэх гэсэн за тийм хүмүүс үзэж байна энийг. Яг сэтгэл зүрхний хувьд бол жоохон шарахтай. Энэ болж өнгөрсөн юмнасаа болоод сэтгэл зүрхэнд бол шарахтай. Гэтэл одоо тэгээд болоод өнгөрсөн юмтайгаа зуралдаад байж болохгүй учраас тэгээд шинээр эхлэх гээд байна. Тэгвэл эхлүүл чадаагүй байна яг үүндээ. Эхлэхээс өөр арга замгүй болцсон. Тэгээд бүхнийг тгээс нь эхлэхээс өөр арга замгүй болцсон. Тэгээд жоохон сэтгэл зүрхний шарахнаасаа болоод яг эхлүүл чадахгүй тэгээд нэг тэлсгээл тийм шийдвэрийг гаргах цаг үе байна л да. Тийм тэгээд ийм юм угаасаа та амжилттай болно шүү дээ тий. Одоо энэ нэг жоохон хуучин болоод өнгөрсөн нэг жоохон санамсаргүй гинтийн өөрчлөлт халагдсан байд юм уу, салсан байд юм уу энэ өөрчлөлт. Эннийхээ нэг сэтгэлийн шархаагаа өөрөө жоохон ингээд нэг итгэжүүл тэгээд цаашаа бол уулан та асуудалгүй сайхан алсын ирээдүй бол сайхан байна дөө. Алсын ирээдүй сайхан байна шүү дээ тань хэлэхэд. Яг нэг тийм жоохон зууралдсан сэтгэхгүй байна л да. Өнгөрснөө тавьж явуулж чадахгүй. Өнгөрснийг тавьж явуулж чадахгүй. Та энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд ганцаараа одоо шинийг бүгдийг эхлүүлээд явах нь бол уулын танд айгүй гэрэл гэгээтэй байна шүү. Хуучинтайгаа зурлахгүйгээр. Хуучинтайгаа зурлахгүй шийдвэр гаргаад алсын ирээдүй бол өнгөлөг гэгээтэй байна та. Тийм болохоор энэ хуучинтай зурлаж байгаа энэ сэтгэл зүй чаныг өөрөг чинь жоохон ядраагаад байна да. За 2 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За ийм уншлага боллоо. Нэг яг жоохон сэтгэл зүйн нэг юм тавьж явуулж чадахгүй санаанд оромгүй гинтийн өөрчлөлтийг энэ холын гэрэл гэгээтэй ирээдүйнхээ төлөө орхиод өөрийгөө эдлээ гэдэг юм гарч ирж шүү үндсэндээ. Энэ дээрээ тийм тууштай шиг шийдвэрээ гаргаа гэж байна. Шийдэж чадахгүй нөгөө нэг яана гэдэг лээ.
Алцгансан байдалд орчихно гэдэг үлээ тэгж хэлдэг шүү дээ монголоор. За тиймэрхүү болчиход байгаа хүмүүс байна. Тийм болохоор алс холын ирээдүг одоо тууштайхан шиг байвал танд гэрэл гэгээтэй ирээдүй байна л гэж хэлчихсэн шүү. За. Тий одоо ингээд нэг нүдээ боцоод сэтгэл зүрхэндээ ингээд мэдж байгаа боловч одоо ингэсэн дээр танд нэг юм байгаа байхгүй юу? Энэ харьцаа энэ өнгөрсөн болсон юмыг орхисон дээр гэдгийг та ер нь бол ойлгож байгаа, маш ойлгож байгаа. Ойлгохын дээр ойлгож байгаа. Тэгээд ийм шийдвэртэй бүхнийг шинээр эхлэе гэдгээ ч мэдж байгаа. Тэгсэн хэрнээ хуучинтайгаа зуралдаад нэг тэмцмээр санагдаад нэг тулалтмаар санагдаад байгаа нэг юм байгаа аахгүй юу? Тэрийгээ зүгээр орхиод тавиад явуулаад ингэчих юм бол танд гэрэл гэгээтэй сайхан ирээдүй байна гэд хөзөр бол танд тэгж хэлж байна. За тэгээд авшираад өгөөрэй гэдэг шиг тийм гоё уншлага боллоо. Та нэг жоохон зурлалцсан юмнасаас олчвол бүх юм окей. За өнөөдрийн уншлага ингээд дууслаа. За энэ өдөр бүгдээрээ аз жаргалтай сайхан байгаасай гэж залбирая. Сэтгэлийн амар амгалантай байх шиг сайхан юм хорвоо ертөнцөд алгадаа. Тэгээд эрүүл байх шиг юм тий. За өнөөдрийн уншлагыг ингээд өндөрлчихё.